За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Улсчуу сайтын цайны цаг болонд өнөөдөр Ус аймгийн газрын харилцаа барилгын байгуулалтын газрын дарга одоо Батөрөлд оролцож байна. Тэгэхээр танд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За тэгэхээр газартай холбоотой асуудал бол одоо хязгаарнээсээ бас их маргаан дагуулдаг иргэдийн хувьд бол маш их асуулттай байдаг юм сэдв. Тэгэхээр таны хувьд одоо бас ажиллаа бас баггүй хугацаа өнгөрч байна. Ер нь бол одоо Ус аймагт ер нь газар олголт одоо газрын харилцаатай холбоотой хамгийн ихний асуулт маань ер нь иргэдийн одоо ирж байгаа санал гомдол яг юун дээр тулгуурлаж байна. Ямар одоо чиглэлд иргэд их гомдол гаргаж байна, санал гаргаж байна. Энэ талаар бас хоёлаа ажиллах хэлмээр байна. За тийм би яг ажлаа аваад 2 сар болж байна. Тэгэхээр энэ хугацаанд ерөнхийдөө нөгөө энэ газрын үйлчлэгээ гэдэг маань өөрөө яг ямар үйлчлэгээ вэ? Иргэд рүүгээ бид яаж чиглэж хандах хэрэгтэй юм бэ те? Тэр үйлчлэгээ чинь иргэд рүүгээ хандаж иргэдэд таатаа иргэдийн асуудлыг шуурхай шийдэх нөхцөлтэй байх хэрэгтэй гэж зорчмоор өнөөдөр ажлаа аваад хамгийн эхлээд газрын үйлчлэгээний заал маань иргэдэд үйлчлэх таатаа байх хэрэгтэй гэж зорчмоор ажиллаж эхлэе явууч. Тэгэхээр газрын асуудлыг ярихаас өмнө эхлээд битгээд ерөнхий гол юмыг бас мэдээлэл бас иргэдэд бас өгөх хэрэгтэй байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйл байна. За одоо энэ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө маань ерөнхийдөө шинжилэн боловсруулах шаардлагатай болсон. Энэ улсын хэмжээнд Ус аймаг ганцаараа энэ ерөнхий төлөвлөгөөгөө шинжилгээг үлдсэн аймаг болсон байна. Тэгэхээр энэ удаагийн аймгийн төсвөрөөр энэ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөө бид нэр төсөвтөө суулгахаар аймагтай боломжтой саналаа тавиад явууч байна. За энэ асуудал маань хийгдэх ёстой. Дараагийн асуудал нь болохоор хот тосхны хөгжил, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэж байгаа сумдын хувьд. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг маань тухайн сумын хувьд за үйлжөөний газар нь хаан байхыг, бэлчээр нь хаан байхыг, тэрэлэнгийн газар нь хаан байхыг гэдэг байдлаар ерөнхийдөө төлөвлөгдөж явдаг. За сумдууд маань нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө ерөнхийдөө дийлэнхийн хийгдсэн. Хийгдсэн сумдууд маань үйлжээ хаварчны зөвлөлттэй газар ч юм уу тий хадлангийн газар, жимсэмсний газар гэдэг ойлголтоо хийгээ өгч байна. Гурав дахь ойлголт нь болохоор хот тосхны хөгжлийн төлөвлөгөө гэдэг ойлголт байна. За хот тосхны хөгжлийн төлөвлөгөө гэдэг маань өгсөндөө төв суурин газрынхаа хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж иж энэ суурин газар маань үйлдвэрлэл үйлчлэг нь хаашаа байх юм тийм худалдаа нь хаашаа байх, орон сууц нь хаашаа байх, гэр хороол нь хаашаа байх, тэр үйлчлэгийн байгууллагууд нь хаан байх ёстой гэдэг энэ төлөвлөлтөө хийж иж тэгжээж дараа нь газар болголтын явдаг процесс. Газрын тухай хуулинд өөрчлөлт ороод одоо энэ юмнууд яаж явдаг болсон бэ гэхээр аймаг сумын газрын тухайн жилийн газрын төлөвлөгөөгөө батлуулаад за хурлаараа энэ төв газар руу яваа, төв газар руу яв газар зохион байгуулалт гэдэг зургч ерөнхий газар гэдэг байна. Энэ дүгнэлт гарна. Энэ нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөндөө яг зогтож байна уу? Гол тосны хөгжлийн төлөвлөгөөндөө нийцэж байна уу? Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байна уу? Нөгөөсөндөө бэлчээргээ заасан газар тэрэлэнгийн газар төлөвлөж өгч болохгүй гэсэн. Гэр хорооллын суурьшлийн гэж заагуугаа газар аваачаад гэр ашигын зөвлөлт газар өгч болохгүй гэсэн. Тэгээд энэ шат дамжлагаар бат засгийн газраараа тогтоолж батлагдаж гардаг. Тэгэхээр манай аймагт одоо ямар асуудал үүсэж байна гэхээр 19 сумын маань 17 сумын төвд газар олголт энэ 25-нд хийгдэг. яагаад хийгдэг? Яагаад гэвэл хот тосхныхаа хөгжлийн төлөвлөгөө шинжилж хийж батлуулж албажуулав. Одоо хамгийн их өргөдөл мэдээж төв суурин газар аймгийн төв гэдэг Улаан ум дээр байна. За Улаан ус нь 2025-нд ямар ч шинээр газар эзэмшүүлдэг. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүйсэн. За энэ асуудлыг ерөнхийдөө шийдэхин тулд бид яваад аймгийн хуралдаа, аймгийн намын газартаа уламжлалт мэдээллийн явсаар хагаад төвсвийн тодтолоороо төсвөө тавиулаад сая тендернийг дөнгөж эзэмшиж гэрээний шатандаа явуулж байна. Компани шалгарсан. За одоо Улаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань 12 сараас эхлээд хэрэгжиж явсаар маш олон янзын үе шаттай ингэж төлөвлөгдөж явсаар байгаад ерөнхийдөө дараа жилийн намар 11 сарын орчинд баг аль ёсоор батлагдаж хурлаар орох ёстой. За Улаангомын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ингэж батлагдсанаар битгээд орон сууц нь хаашаа байх юм тий тусал нь хаашаа байх юм шинээр иргэдэд олох газар нь хаашаа байх юм дид бүтсэн нь яаж явах юм зам харилцаны сүлжээ нь яаж явах юм тий дулааны шугам сүлжээ нь хаашаа явах гэдэг бүх төсвөлийн зургтай болно. Өнөөдөр ийм байхгүй учраас Улаан сум дээр газар олголт хийгдэхгүй байна. Ягаад тэгэхээр энэ Улаан чи яаж хөгжих гэдэг юм гэдэг төсвөлийн зураг нөгөөсөндөө үндсэн зүйл маань бидэнд байхгүй болчиход байгаа юм. Тэгэхээр одоо энэ гэр хороолол дотор 9 давхар барилга баригдах ёстой юу юу те. Төрийн үйлчлэгээний байгууллагууд зарим гэр хороолол дотор зарим төв хэсэгтэй зарим Улаангомын урд зах те байж штэ. Ингэх ёстой юу гэдэг энэ бүх юм чинь төлөвлөлтөөр гарч ирнэ. Тэгэхээр Улаангомын энэ төлөвлөгөө ер нь яг яагаад ер нь хийгдэхгүй одоо ингэж 25 хүртэл явсан. Өмнө нь ямар зарчмаар газар олголтууд явдаг гэсэн. Тэр тухай бас
мэдээлэл өгвөл. За одоо энэ Улаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань ерөнхийдөө 14 анх төлөгдсөн байгаа хаа. За сагсан жоо зөрүүтэй магадгүй. Төлөвлөгдөөд аймгийн хуралдаар чинь 17 онд хүлээж аваад ингээ хэрэгжиж явжсэн. За гэтэл тэр 2030 он хүртэл хэрэгжих ёстой байсан тэр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань нөгөө Сундонд хөгжлийнхаа юуг шаардлагыг хангахаалцсан. за Хэрэгсээ шаардлагыг хангахаалаад нөгөө Сундонд хэрэгжих боломжтой нөхцөл рүү орсон. Өөрөөр хэлбэл тэр маань хэрэгжих боломжтой нөхцөл рүү орчихоор яалтж явахгүй шинжил боловсруулахаар сонголттой болно. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө шинжил боловсруулаагүй учраас засгийн газрын тогтоолоор Улаан сум дээр төлөвлөгдсөн газрыг нь баталж өгдөг. Баталж өгөхгүй байгаа учраас газар болголт хийх боломжгүй. Өмнө нь газар болголт яаж явуулдаг байсан бэ гэвэл ерөнхийдөө хүн нэг хоосон газар дээр очиж хашаа барьчдаг. Хашаага барьж авчаад миний энэ дээр би хашаа барьчлын газрын асуудлыг шийдээд өгөөч гэж өгдөг. Тэрнийхэн дагуу төлөвлөгөөнд суулгаад тэр хүн дээр нь газрыг нь бичиж өгдөг. Ийм процесс явжсэн. Одоо болохоор газрын тухай хууль хамаг юм шинжлэхтэй захим системийн хөгжил юу болсон бэ гэхээр та хийзээ ямар байдлаар өргөдөл илгээсэн одоо захимаар авдагдсан. Тэрнийхэн дараалалаар тэгээд анхудаа газар эзэмшиж байгаа юу, өмнө эзэмшижсэн үү гэдэг шалгуур үзүүлэлтүүдээр тэр газар нь олголт хийгддэг байсан. Тэгэхээр энэ бол ерөнхий газар дээрээс шинжил хөдөлгөөний хийгдээд ямар ч үе шаттай сайжраа явж байна. Ерөнхийдөө нийт газартай холбоотой өргөдөл гомдол мэдээллүүдийн 80% захимаар илгээх боломжтой болсон. Тэгэхээр Улаангон Увс аймгийн 19 сумын 17 сумын төвд газар болголт хийгдэхгүй байгаа нэг нь Улаангон. Тэгэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө аль ёсоор батлагдчихж Улаангон сум дээр шинээр газар болголтууд хийгдэнэ. Хийгдэж явахдаа одоо иргэдэд бас зөв ойлгох хэрэгтэй нэг юм болохоор одоо манай байгууллага дээр захимаар 1153 иргэн яг өнөөдрийн байдлаар шүү. за 1153 иргэн шинээр газар эзэмшгээр өргөдлөгдсөн байна. Гэтэл Улаангон сумд одоо та бүхэн мэдчихэж байгаа Улаангон хаашаа яаж дийлж байгаа. Шинээр тим хэмжээнд төлөвлөх газар байхгүй болсон. Шинээр төлөвлөх юмгаа бид нар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөндөө суулгаж тэр чинь нарийн судалгаа, шинжилгээ, тооцоо бүх юм хийчихэж таныг хороол ийшээл хөгжих боломжтой байна. Танай газар болголт ийшээл явах боломжтой байна гэдэг замын зураг ерөнхий юмаа заалгажж төлөвлөж тэр газар болголт хийх хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө иргэддээ бас чухал гэлчихэд 25 газар болголт хийгдэг ба. Одоо ирсэн байгаа захим өргөдөл 1953. Магадгүй 26 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл дахиад газар болголт байхгүй. Тэгэхээр энэ өргөдлийн тоо ихсэх юм байна тийм ээ. Энэ жилийн 24 оны 11 сар захим систем нэгдээд өргөдөл авч ихссэн байлаа. Яг тгийн шүүгээ харахаар 25 онд өнөөдөр 11 сарын 19-ны байдлаар 1100 орчим өргөдөл нэг болсон доо нэг онд ирсэн байна гэсэн. Дараа жилд магадгүй дахиад 1000-аар нэмэгдэнэ. Гэхдээ энэ 2000 өргөдөл боллоо гэхэд магадгүй Улаан сум дээр 501 ч талбай газар болтоор 2000 өргөдлөөс 500 хүн л шинээр газар эзэмших боломжтой болно. Тэгмүүд эн чинь бас тодорхой шалгуур үзүүлэлттэй. За анхудаа өсөж байгаа юм хүн тийм огт газар өөр дээр байхгүй анхудаа өсөж байгаа бол нэг хүнийг мэдээж газрынхаа асуудал нэгдүгээр шийдэгдэнэ. Цахим системд өргөдлөх гэсэн дараалал гэж хамгийн чухал юм байна. за Өөрөөр хэлбэл би хаанаас нь 24 оны 11 сард өргөдлөгдсөн байхад би газаргүй тийм 25 оны 11 сард чи өргөдлөгдсөн байвал хинийх нь асуудал өргөж шийддэг вэ? Цахим системд төрүүлж өргөдлөгдснөөр шийдэгдэнэ. Гэхдээ чи өвтөр хоёлаа газаргүй байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж иргэдэд шалгах нь та өөр дээр газартаа ийм хүн бол энэ бол танай асуудал шийдэгдэх нэлээд хойшоод өгч юм гэсэн. Өмнө энэ цахим систем ингэж хөгжөөгөө өргөдөл цахимаар авдаггүй ийм байхад ямар асуудлууд үүсэж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө л та бүхэн одоо нийтлэг гадуур иргэдэг асуудал мэдчихэж байгаа. Тэ? Хин хизээ ямар өргөдөл өгсөн тодорхойгүй ерөнхийдөө ингэж шийдэгдэл яваад байсан. Одоо бол тийм боломжгүй. Тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр журмын дагуу яг ингэж дараалалаар явуулдаг байна гэсэн. Эхлээд төр газаргүй хүмүүсийнхаа газрын асуудлыг шийдээ. Тэрний дараа 5-ны газар авчихсан бол дахиад өсөж явбал тэрний чинь хэрэгцээ шаардлагыг нэмэлтэлж шийдээ. Мэдээж энэ дээр янз бүрийн нэг шалгуур юмнууд орж ирнэ. Бас нэг ерөнхий газар дээрээс янз бүрийн журмуудаа шинжилээд сайжруулалт хийгээд явж байна. Түүнээс гадна одоо сая чи асуусан ямар зөрчлүүд нэгээд. Тэгэхээр за шинээр өсөж байгаа өргөдөл маш их орцсон ийм асуудал байна. Хоёрдугаар асуудал нь одоо сая миний хэлдэг хашаа бариад авцсан. Миний зөрчлийг арилгаж энэ газрын зөвшөөр гаргаж өгөөч гэдэг асуудал. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нэр бас зөвлөлтөд гарцууд хайж. Ер нь бол тэр бол хууль зөрчил үйлдэл болчиход байгаа. Хууль зөрчил үйлдэл. Зөвшөөрлгүй газар хашаа барьж авчаад одоо миний асуудал шийдэд өгнө гэдэг чинь бусдаас илүү даваа боломжийг өөртөө бий болгоход тэр хүн яваад штэ. Тэгж болохгүй асуудал байхгүй. Гэхдээ энэ дотроос ялгаатай юм байна. 5 жил, 10 жил
Шинэ олон жил амьдэрсэн мөртлөө хууль эрх зүйн хувьд нөгөө хөөцөлдөж явж газрын асуудлыг шийдвэгүй хүмүүс бас байна. Энэ асуудлыг нь харин бид нар уяатна бүх баримт нотлохойг нь үндэслээд асуудлыг нь шийдэх талд, зөрчил дарилгах тал дээр нь ямарчсан ажиллаад явна. Гэхдээ энэ бас нөгөө шинээр олголт гэдэг хэм маяг руу орж байгаа учраас бас л хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдчихаж шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ер нь батлагдахад одоо жил орчим ер нь хугацаа болох уу? Тэг нь. Одоо та бүхэн санаж байгаа бол орон нутгийн төсөвд 1.5 тэрбум төгрөг тавиад жил санхүүжин 300 сая, эрх санхүүжин 4200-гээ тавьчихсан. Тендер шалгуулалт нь хийгдээд компани шалгуулаад гэрээний шатанд явж байна. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө нөгөө энэ улаангон цаашдаа 2000 магадгүй 40 он хүртэлтэй яаж хөгжих юм бэ гэдэг маш том төсөөллийн зургалт явах учраас маш нарийн судалгаанууд хийгдэнэ. Одоо та бүхэн харж байгаа бол цахилгааны шугам зарим айлын хашаанд өгөөрөө гараа явуулсан нэмтийн татгчтай байдаг. Дид үтсийн шугамуд нь яг аль хэвшинд яваад хаашаа яаж хөгжих юм бэ гэдэг асуудлууд нь ам бах юм. Тэгээ гэр хороол дотор сая хэлдэг орон сууцуд ингээл эн тентийн өмчин цагаан гэдэг шиг ингээд тусдаа төлөвлөлтөд нэг хоёр орон сууц баригдаа явах хэрэгтэй юм уу? Энэ дээр нь гисчихсэн төлөвлөгөө хийгээд хотхон байдлаар шийдээд явах хэрэгтэй юм уу? Ер нь Улаанбаатарын алдааг давтахгүй тулд бид хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж ийж энэ улаангон чинь цаашдаа яаж хөгжих юм бэ? Замын сүлжээ нь хаагаараа яаж тавигдах вэ? Төвчрөд эхэлсэн. Энэ зам энэ чигээрээ байгадах хэрэгтэй юм уу? Өргөсөх хэрэгтэй юм уу? Ягс нэмэгд асуудлуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бүгд гарч ирэх хэрэгтэй. Ингэж бид нэр замын зурагтаа болж ийж улаангон бан яаж хөгжих нь зурган гарч ийж энэ асуудал явах хэрэгтэй. Төрийн байгууллагууд нь тал талд ингээл төсвөр янз бүрийн барилга машин барайл ингээл тусдаа байгадах хэрэгтэй юм уу? Нэгдэж нэвтрэх хэрэгтэй юм уу? Орон сууцны гэр хороолт 9 давхар байх хэрэгтэй юм. Эсвэл 12 давхар байх хэрэгтэй юм уу? Хүмүүсрүү бид нэг гэр хороолтын дид үсгээ шугам татаад байдаг. Энэ чинь уг нь бол хувийн орон сууц та болох нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд л тэр нөхцөлийг өгөн бүрдүүлж шугам татдаг шүү дээ. Гэтэл тэр шугам үзүүдээр орон сууцууд баригдтай байх хэрэгтэй юм уу гэдэг энэ ялгаа загийг тодорхой болгоод ер нь улаангон цаашдаа яаж хөгжих юм бэ гэдэг асуудал яригдана л гэсэн үг. Тэгжээж газар олголтууд яваа. Дараа сая хэлсэн өмчлөлийн асуудлууд байна. За маш олон хүмүүс үйлүүд нөгөө банкны барьцаалбар энэ төр нөгөө өмчлөл байж илүү үнэлгээ тогтдог. За хүүхдийн гадагшаа сургууль соёлдох ч юм уу бие эзэнтээр мэдүүлэхэд бас нэг хөрөнгөлж өмчлөлтэй газар илүү нөгөө нэг гол нөхцөлийн хангадаг болцсон учраас өмчлөх хүслүүд бас маш их ирж байна. Өмчлөх хүслүүд ирэхдээ бас л бид хөгжлийн ерөнхий төлөвлөгөө туу илтүүлж зарим газруудыг шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа. За хамаагүй нөгөө нэг зах дуу хорооллууд магадгүй бүр сторогийн доош 10 дуурайгийн доош 12-ийн доош ч юм уу хаашаа чандагнаа ч юм уу ийм нөгөө нэг газруудыг бол бид нэр өмчлөлийн асуудлыг шууд стартууд уламжлаад шийдвэр гаргаад явж байгаа. Харин дид бүтцтэй орхон буюу төвийн бүс англиар бол А зэрэг гэдэг байгаа шүү дээ. Зам дагуу байгаа шугам сүлжээтэй өөрхөн энэ газруудыг бол бид нэр өмчлөлийн асуудлыг нь бүгдийн хоошоо тавьж байгаа. Бүгдийн хоошоо. Тэрнээс болоод миний газрын хараа өмчлөгддгөө энэ төр гэдэг гомдлууд маш их ирж байна. Гэхдээ ард ирээдүйн бас энийг ойлгох хэрэгтэй. Энэ зам магадгүй дахин нэг нэгээр нэмэгдэх болвол хүний өмчлөсөн газар, эзэмсэн газар хоёр ялгаатай нөхөндөө дүрмээ авдаг. Энэ газар бол яг нэг талаасаа иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж, ачлуулж байгаа боловч төрийн өмч бас нэг өмчийн нэг өөр хэлбэр шүү дээ. Хүн өөрийнхөө гар утсыг ч юм уу машин тэргийг ингээд шууд зараад өрөөд ингээд явчих болдог. Газар болохоор заавал мэргэжлийн байгууллагаар дүгнэлт шийдвэр гаргуулж, бүртгүүлж устдад шилжүүлдэг. Ингээд бас нэг арай өөр төрлийн асуудал яваад. Тийм болохоор зам дагуу байгаа инженерийн дэвтэстэй өөрхөн байгаа энэ газруудыг бид нэр аль болох хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргасны дараа өмчлөх асуудлын яригдана. Түүнээс наан бол өмчлөлийн асуудал бол яг энэ газруудын хувьд яригдахгүй гэсэн. Эзэмших гэрчлэгээ тэгэл байна. Гэрчлэгээ тэгэл байна гэсэн үг. Тэгэн гол дараагийн нэг асуудал байгаа юм. Одоо эзэмсэж байгаа газрын хугацаа дууссан асуудал. За. Эзэмсэж байгаа газрын хугацаа дуусаа сонгууль хүсэлт өгөхөөр 30 жилээр сонгох. Тэгэнгүүт энэ дээр одоо бас манай бодлого юу юм гэхээр тусгай эмчин бүр журамтай. Заавал тухайн газар дээр очиж хинэн баталгаа хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та энэ газрыг 15 жилийн хугацаанд анх авахд 15 жилээр авчих шүү дээ. 15 жилийн хугацаанд эзэмшихтэй дороотуулсан юм уу? Тэ? За. Зөрүүлтийн бүр өөрчлөлт алдагдуулаа хайцсан юм уу? Тэ? Ийм бүх асуудлуудын персон ямар байгаа, нөхцөл нь ямар байгаа. Энэ дээр нь дүгнэлт гаргаж иж хугацаа сонгох асуудал яригдах хэрэгтэй. За яг нэгэнт гэр хороолт гэж төлөвлөгдсөн 0.7 гадаа багтж байгаа 700 м квадрата багтж байгаа. За зайдуу байдаг ийм газруудыг бол мэдээж хугацаа сонгох юм асуудалгүй хийгээ явж байгаа. Тэр иргэдийн нэг хуулианы бүрэн эзэмшиж явуулсан ийм газрууд учраас хугацаа сонголт юм. Том хэмжээтэй дид бүтцтэй өөрхөн ийм газруудыг бас л хаашаа тавьж байгаа. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гараад ирхээ. Хоттой болроо. Магадгүй хууль номд нийцүүлээд бид дараагийн шатны асуудал ярина.
Та 10 газар аваад 15 жил ашиглажлаа. Тэ? Одоо та 5 гагийн буцааж 30 жилээр нь ашиглаж. Буцаагаад 5 гагийн төрдөө өгчөж. Дараагийн нэг 10 залууд хагасгаар нөгөөд дараагийн хүмүүс асуудлыг шийдмээр шүү дээ. Ийм хуульд нийцсэн ямар гарц гаргалгаа боломжууд байна. Тэр болгоныг л битгээд судалж байна. Тийм болохоор манай дээр маш хөргөдлүүд ирсэн байсан. Тэдийг нь англиад, ялгаад за одоо хүмүүс рүүгээ зарим руу мэдээллийн нэгдэг зарим боломжгүйг шулуухан хэлж байна. Мэдээж энэ болгонтой болгоод ингээд боломжгүйг хэлэхээр зарим нь албан тодор хариу өгөхээр шүүх тандна, гомдол гаргана гэдэг асуудал бас явж байна. Мэдээж энэ бол байнга л явдаг асуудал. Янз бүрийн зөрчлүүд бол зөндөө байна. За мэдээж одоо иргэдийн нийтлэг дараагийн зөрчил болохоор алын усны хууль ёсны дагуу тавьсан газар дээр объект барихтаа илүү гаргаад ирсэн. За газараас. Ийм асуудлууд маш их байна. Энэ асуудлыг шийдэх шийдлийг бас л хууль намын хүрээнд ямар гас гаргалгаа байна. Зөрчлөөр ойлгох асуудал. Ерөнхийдөө шийдлүүдээ гаргаад хууль намд нийцүүлэх гэдэг явж байна. Анх захирамжаар төлөвлөж өгсөн шийдвэр гаргасан газрынхаа хэмжээг нь томруулаад барьсан. Сүүлд өгсөн зарим төсөл хөтөлбөртэй холбоотойгоор илүү гарцсан. Инженерийн сугамж хөлжөөрөө ингээд орцсон. Ийм асуудлуудыг ирэх онд бас л биш яттай текстлийн юмнууд хийгдэ явна л гэсэн үг. Тэгэхээр бас нэг өнгөрсөн аймгийн иргэдийн төлөвч турал дээр ярьчихсан нэг асуудал газрын сонсгол хийх хэрэгтэй. Яг тэгэхээр Улаангомд дэр нь нөгөө бас том газар хашаад авцсан. Энэ яг нөгөө зориултын дагуу ашиглаж байгаа юу юу? Энэ одоо иргэнд нойлд бол олдох байхад бас нэг зарим нэг хүмүүст нь хэтэрхий том ч юм газрууд байлгаа гэдэг хомдол байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь яг яах хэвээр газрын сонсгол хийх гарц гаргалгаа байгаа мó эсвэл үнэхээр ийм том газартай хүмүүсийг одоо бид нар эхнээс нь одоо дууд зуулзаад хуулийн хүрээнд ямар гарц гаргалгаа байдгийг үнэхээр тэр хүн яг газраа зориултын дагуу ашиглаж чадж гэнэ үү ашиглал үйл ажиллагаа явуулж байна уугүй юу гэдэг дээр хэн хяналт тавьж байх хэвээр ер нь. За энэ бол цэвэр яг манай байгууллага харьцах хэвээр ажил. Газрын гэрээд жил болгоно өгнөх хэвээр. Ер нь бол газрын гэрээд өгнөдөг процесс үеийн маш олон жил манай юм дээр хийгдэг. За яг энэ асуудал усын хэмжээний асуудал зөвхөн манай аймгийн асуудал биш. Тэгэн гол засгийн газрын шийдвэртэйгээр одоо манай дээр усын хэмжээнд 2003-аас 2023 он хүртэл олгогдсон газрын хэмжээ шалгалт ажил явж байна. За манай аймгийн ерөнхийдөө урьдчилан байдлаар төслөөр ерөнхийдөө одоо энэ цаасан дээр гэсэн үг шүү дээ. Цаасан дээр ямар аль суманд аймгийн хэмжээнд хэдэн газрыг хэдэн нэгж талуурыг эзэмшүүлсэн, хэдэн хэдэн нэгж талуурыг өмчтүүлсэн, хэн засаг даргын захирамжаар гэдэг нэг бүрчлэн дата гарсан. За ерөнхий газар руу явуулсан. Одоо тэр даргын зөвлөлөөр ороод манайхаас одоо нэг бүх сумд бүх аймгийн 2003 оноос хойш гарсан захирамжууд бүгдийн дэшээ тавьчихсан. Бүгдийн 3%-ийг нь хинж байгаа нэг бүрчлэн. За энэ яга гараад ирэхээр энэ дээр нэг зөвлөмжүүд ирнэ. Зөндөө зөрчлөөр гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмшүүлсэн асуудал ууч байна. Тэ ямар ч захирамжгүй, ямар ч шийдвэргүй газрын эрхлэлгээ гаргаад газар олгоцсон асуудал ууч байна гэд маш олон зөрчлөн дээр гарч байна. Гэхдээ энэ болохоор цаасан дээр ажиллаж байгаа. Цаасан дээр ажиллахад ажиллаж байгаа асуудал. Одоо бид яах ёстой вэ гэхээр одоо бид энэ төсөл хэлбэрээр нь ямарчсан аймгийн хурал дээр нөгөө нэг хороотой хурал болно шүү дээ. Манайх ямарчсан төсөл хэлбэрээр урьдчилсан байдлаар ерөнхийдөө нэг ийм зургтай хин чалгатай ажил хийгдэж байгаа шүү гэдэг мэдээлэл өгнө. Тэгэхээр энэ сонсголын асуудал чинь аймгийн хурлаас яваад ямар төвшөнд яаж зохион байгуулах гэдэг нь тэндээсээ чиглэлд нэрх байх. Тэрний дагуу манайх бол ерөнхийдөө сүр датанууд ерөнхийдөө бэлэн болж байна. Бүрдүүлж байгаа гэсэн. Бүрдүүлж байгаа. Нөгөөсөндөө манайхаас ямар ч нэг талбар юуг асуухад иргэний нэр чим асуухад төдөө он тэр засгийн захирамжаар аймгийн тэр сумж тэр ялгаатай явж байгаа. Ингээд нэг явуулсан ингэсэн байна гэдэг мэдээллүүд гарах бүрэн боломжтой нөхцөл ороод маш их датанууд цуглуулад мэдээллүүдээ нэгтгэхэд явж байна. Мэдээж төслөөр хэрэгэ танилцуулсан дараагийн шатанд аймаг дээр ямар шийдвэр гарч явах нь дараагийн асуудал болно. Тэгэн гот ямар асуудлууд бас энэ дээр яригдчихнэ гэхээр одоо ингээд цаасан дээр хил шалгалт хийчлээ. За нэг юм дата бүрдчихлээ тий. За энэ бүрсэн дээр буужиж үрдэнтэй ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо бид аймгийн хуралд аймгийн засгийн тамгын газарт бас санал хүргүүлж байна. Ирэх онд Улаан сумын хэмжээнд нэгж талбарын хяналт шалгалтны манай байгууллагатай хамтраад хийхэд зөвлөн туслах үйлчилгээний зардал тавьж өгчээ. За бид газар олгочоод өөрийнхөө ажлыг буцаага шалгах нь өөрөө учир тогтолтой биз. Тэгэхээр тодорхой төсөв тавиад өгөөч. Тэрний дагуу худалдаа хажлагын газар дээр сонгон шалгуулалт зарлаад мэргэжлийн байгууллага бид нарт сонгоод өгөөч. Манайх
тэр мэрэгжлийн байгууллагатай хамтраад Улонгон суманд олгогдсон. Яг гэсэн газар болгогдсоос хойш бүх нэг талбар дээр хинэн баталгаа тэгээд ашиглалтын гинт хий. Нийтийн чинь талбар руу ямар нэг талбарууд нь илүү тавиад авцсан. Энэ хуулиндаа нийцсэн юм уу, нийцээгүй юм уу? Хин хаан хідэн газрыг хашчаад хуваагаа таслаа зарцсан. Энэ хуулиндаа нийцэж байгаа юу гэдэг асуудлууд тэр ажлуудаар л гарч ирнэ гэсэн. Тэгвэл төрөө өөрөө ингэ шийдвэр гаргаж явчихад гэрээг мэдээж дүгнэж шийдвэр гаргах нь тэр нь ерөнхий хүрээнд л юм. Мэргэжлийн байгууллага орж ирээд за энэ нэг талбар чинь ингэсэн байна танаа их хүмүүс тухайд ингэж болгосон байна гэдэг ингээ процессыг нь явуулчихаар бид нэлээд том дататай болно. Нэлээд том дататай. Тэрний дагуу тэр зөвчлүүд арилж ээж асуудал юм гэсэн. Тэгжээж Улонгон нэг хот шиг хөгжиж их цэгцтэй асуудал руу орохгүй бол одоо та бүхэн харж байгаа. Олон жилийн өмнө нарийн гудамж ясан газруудыг хашаад байхгүй жишээ гэдэг асуудал маш их ирж байна. Тэгээ судлаад үзэхээр ялч жоохгүй нарийн гудамж байсан. Гэтэл одоо ингэ зургийг харахаар кадастрын системд хүний газарт орсон ч ийм асуудлууд хууль намынхаа хүрээнд явсан юм уу яваагүй юм уу эсвэл тэр хүнтэйг бид зөвшөлдсөд тэрийг нь шийдвэрлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ерөнхийдөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж юм бүх юмуд хийгдэж явах хэрэгтэй. Мянга сайхан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болоод өмнө болгосон газруудын асуудал дээр бид нэр ингэж асуудлаа шийдэхгүй бол бас л нэг асуудал мөн ирсэн гэвээрээ л хэлдэг гэсэн. Тэгэхээр газар толгоотойгоор бас нэг дуудлага худалдаа зохион байгуулна гэдэг чинь газар дээр ер нь сүүлийн үед ямар дуудлага худалдаануудыг зохион байгуул ер нь иргэдэд тэрэн нээлттэйгээр одоо мэдээлэл хүргэж чадж байгаа юу хүссэн иргэн чинь тэр дуудлага худалдаанд оролцож чадж байгаагүй юу энэ дээр бас нэг мэдээлэл өгвөл. За дуудлага худалдааны газар гэдэг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний суулгаад аймгийн хурлаар батлаад аймгийн засгийн хэрхэн дээр хэрэгжүүлдэг. Тэгэхээр одоо энэ дээр би нэг бас нэг ялгаатай мэдээлэл бас өгсөн дээр баг. Аймгийн хурлаар хоёрхан төрлийн газар болдог байсан. За. Аймгийн төвийн дид үтцтэй ойрхон буюу дид үтцхий газрын төлөвлөлт, өмчлөх газрын төлөвлөлт гэсэн хоёрхан төлөвлөлт ордог. Бусад бүх газар шүү. Газрууд сумынхаа төлөвлөгөө зуугаад сумын засгийн даргын шийдвэрээр болгодог. Тэгэнгუთ буудлага худалдааны газрууд одоо тав ихний асууж байгаа нь аймгийн төвийн эдвэцтэй орхон буюу хүмүүсийн хамгийн сонирхол татдаг газар байгаа. Тэр болохоор аймгийн хурлаар батлагдаад аймгийн засгийн хэрнээр дуудлага худалдаанууд зорилготой байсан. Энэ жилийн хувьд болохоор нэлээд олон нэгж талбар тавьсан байсныг бид бас тухайн процесс дунд нь жирийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлуулаа. Гисгчсэн төлөвлөгөөгөө хийж энэ дуудлага худалдаанууд явуулъя гэдэг зарчим дээр тохироод засгийн захирамжээр нэлээд олон нэгж талбаруудыг буцаага цуцлсан. Яагаад вэ гэхээр чи одоо бизнес эрхлэгчтэй. Нэг хөдөлгөөний үйлчлэгээний зориултын 1000 метр квадрат газар дээр дуудлага худалдаанд орох гэж байгаа бол тэр бүс нутаг чинь цаашдаа орон сууц баригдах юм уу? Эсвэл төөрөөд газар тариалан байх юм уу? Тэ? Айлууд байх юм уу гэдэг шийдвэрээ харж иж зах зээлийн багтаамж хөгжлийн ерөнхий чиглэл ийшээ дэвтвцэн ирэх юм уу, ирэхгүй юм уу? Ирлээ гэхэд яаж ирэх вэ гэдэг зурглалаа харж иж тэрэн дээр ямар хэмжээний үн гаргахаа шийдэх хэрэгтэй. Манайд одоо яаж явж байна вэ гэхээр манай дуудлага худалдаанууд сүүлийн хэдэн жилийн дуудлага худалдаанд яаж явсан бэ гэхээр хар таамгаар энд ийм зарлж авчихсан байх учиртай гэдэг л зарчим дээр л дуудлага худалдаанд орж өгч штэ. Энэ ингэж хөгжих юм байна, энэ ингэх юм байна, их юм байна гэдэг ямар ч төсөөлөл байхгүй. Тэгэхээр энийг бид магадгүй энэ газраа дуудлага худалдаанд энд хүрэхийн тулд энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөт уялдуулж шийдэх хэрэгтэй байна гэдэг нэлээд олон нэгж талбарыг цуцалсан. Сая хоёр нэгж талбар дээр дуудлага худалдаа болсон. Нэг нь 11 дугаар багийн одоо та бүхэн мэдж байгаа нөгөө ногоон паспортын хашаа гэдэг нэг Адам Бинкшүүтэй хашаа шүү дээ. Тэрний артал дээр яг замынхаа дээдлэлт нэг талбар. За тэр нөгөө хөргөний арталт нэг талбар гэдэг хоёр дуудлага худалдаа болсон. Нэг нь 113 сая, нэг нь 180 орчим сая төгрөгөөр үнэлэгдсэн. Энэний уртлын нэг хоёр бас нэг талбарын дуудлага худалдаа болсон. Тэрэн дээр нэгэн бүр 800-ыг хүрсэн шүү дээ. Гэхдээ аль аль наваагүй. Сүүлийн үед нэг юм үүдэг. Энэ болох нэг цахим газрын биржийн системээр бүх тусдаа цахим системтэй. MLECM гэдэг. Хинч нээлттэй. Бүх Монгол улстай явуулж байгаа бүх дуудлага худалдаанууд тэр захим системд бүгд нээлттэй байдаг. Тэрүүгээр ороод мэдээлэл аваад дуудлага худалдааны процессыг нэг хүчтэй харж байна. Сүүлийн хоёр дуудлага худалдааг би одоо шинэ компьютерээр нээж тавьчихад өдөр чинь ямар дугаартай тэр чинь хүний нэр нь нууц байгаа шүү дээ. Тусгай дугаартай харж байгаа шүү дээ. Тэр ямар дугаартай хүн яаж өсөж нээж ин гэдэг бүх юмыг хараад
ерөнхийдөө энэ аль үрж яаж юм гэдгийг хэлээ байж байгаа хэрэг. Хүн болгон тэр нээлттэй шүү дээ. Одоо та бүхэн яаж байгаа хүмүүс нөгөө нийтлэг ойрхон байдаг болохоор нөгөө дугаарыг автомашины дугаарыг дуудах байгаа шүү дээ. Тэр шиг л нээлттэй шүү дээ. Хинч орж болно. Ямар хэмжээнд үнэ өсгөж болно. Хамгийн гол нь ялсан ялагч нь хэрвээ төлбөрөө төлж авахгүй бол тэр нөгөөд эн чинь тавьсан мөнгө байгаа шүү дээ. Тэр нь төрийн орлого болдог. Эн чинь тавьсан одоо тэгэхээр дуудлага худалдаанууд улсын хэмжээнд маш их зарлагддаг. Одоо нийтлэг яригдж байгаа зүйл болохоор хүмүүс үнийг хөөрөгдөчөөд авдгүй асуудал улсын хэмжээнд байгаа учраас одоо энэ дэнчингийн сүр дэнчингүй нэ шүү дээ. Тэрийг өсгөх үү, яах ёстой вэ гэдэг асуудал бас л төв газар дээр яригдал явж байна. Ер нь бол дуудлага худалдаа бол нээлттэй болсон. Гэхдээ энэ жил 26 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналд манай байгууллагаас ганц ч дуудлага худалдааны газар төлөвлөж оруулахгүй байна. Ягаад гэхээр хөгжлийн өргөд төлөвлөгөө гаргав. Тэгэхээр төлөвлөгөөгөө тодорхой болгож яаж дуудлага худалдааны газар тавихгүй бол одоо манай байгууллагын энэ тал дээр ч юм уу нэг хамаагүй газар дуудлагатай тэр хаашаа яаж хөгжих нь тодорхойгүй учраас тэн дээр зөрөгтэй үнэ гаргадах нь болтохгүй л гэсэн. Тэгээд магадгүй бид 200 сая 100 саяар зарж болох байсан газараа тодорхойгүй нөхцөл байдал дуудлага худалдаа явуулснараа нэг хямдхан зарах нөхцөлөж орж мэдэх учраас энийг жоохон тодорхой болгож асуудал шийдээ яг явж байна. Гэхдээ дуудлага худалдааны газар тавих, төлөвлөх, яах их асуудал аймгийн хурлын бүрэн нэрх учраас хурлын төлөөд очиж иднэ л гэсэн. Ерөнхийдөө эх хүнд дуудлага худалдааны газар хаана тавих яах гэдэг юм хурлын төлөөдөгч нар л санал болгох шийдэл юмна гэсэн. Тэгэхээр юутай бол газартаа болоодохоор бас энэ одоо манай аймаг жишээ нь 19 сумаас 17 нь бол газар олохгүй юм дээ. Зөвхөн сумын төвдөө. Сумын төвдөө. Тэгэхээр өвлжин хурж байгаа газрууд бол ерөнхийдөө ихэнх нь нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг батлуулсан учраас болж байна. Гэхдээ нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хугацаас дууссан сумдууд бас байгаа. Бас л эх хонд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг батлуулж иж газар олголтын хийгдэл юмна гэсэн. Сумын төвдөө газар олгож байгаа 2 сум нь ямар хоёр сум бэ? Тис Амдар хангаа гэсэн 2 сум байгаа. Гэхдээ хот тосны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний энэ жил бас хугацаанд тусч байгаа. За. Тэгэхээр эх хонд шүү дээ. Хот тосны хөгжлийн сумдуудын сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөгөө, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө бид төсөв тавьж батлуулж чадахгүй бол эх хонд Увс аймгийн 19 сумын төвд ямар ч газар олголт хийгдэхгүй гэсэн. Тэгэхээр одоо хуралдаа энэ хүсэлтэд тавиад сумын төвөнд батлуулах хэрэгтэй юм байна. Бид хэд тооцоонуудаа гаргаад тэгэхээр шүү дээ. Хот тосны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бас чанга төсөв өндөртөө. Сая би ярьсан нэг маш нарийн судалгаанууд ингэж хийгддэг учраас нэг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах дундаж жишг үнэсийн хэмжээнд 200 сая. Мэдээж тэр нэг тухайн нэгж талбар юунаас хамаарат эдлүүр газрынхаа хэмжээнд самараад тестээр нэгөөр тий наран бүлэг дээр нэгөөр сагил дээр нэгөөр давс дээр нэгөөр харна гэсэн. Ямар хэмжээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа мэгдгээс хамаарат маш олон геологийн зэг хатахаас эсвэл тий төлөвлөлтүүд бүх багийн тэр багийн нэгдийн нийтийн уран сумын хурлаар хилцүүлэг олон талын саналууд авах гэдэг бүх процессыг явна. Тэгэхээр нэг сумын орон нутгийн хөгжлийн сан дээр нэг сум 200 сая төгрөг тавиад хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэжүүл тухайн жилийнхэн бараг төсөн байхгүй. Манай аймгийн ихэнх сумдууд 200-аас 300 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөтэй. Тэгэхээр энэ сумдууд маань хийж чадахгүй явуулсан хамгийн том шалтгаан юм. Одоо энийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Сумын хэдийн гаргах юм. Аймгийн хэдийн гаргах юм. Ингэчиж энэ асуудлыг шийдэхгүй бол зөвхөн сумдаа давтахад яваад байвал хизээж бараг энэ юмуд хийгдэхгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв өндөртөө наран булаг, тариална, бөхмөрн гэсэн ганц нэг сумдууд хийгээд бусд нь бол хийж чадахгүй л байна гэсэн бат юм. Тийм болохоор манай байгууллагуудаа яаж нэг ихээр бүсчлээд нэг сумдаа 200 саяар хийгддэг байсан бол энэ 5 сумыг багцуулах чинь. 600 сая, 700 сая багтаагаад энийг хийгээч гэдэг байдлаар сонгон шалгуулалтын санал оруулах. Тэхийн тулд багцуулгачаад сумуудын төдийг тавиад өгч, аймгийн төдийг тавиад өгч тэгвэл энэ асуудал явах юм байна гэж тал талаасаа оролцоотой гуяатан шийдвэр гаргаж энийг шийдэж явахгүй бол эх хонд 19 сум ба 19 үлээ сумын төвдөө газар олголт хийх ямар ч боломжтой нөхцөл байна. Энэ зөвхөн иргэний газрын асуудал биш байхгүй. Аж ахуйн эрхэлж байгаа тийм. Тэглээ байна. Төрийн барилгууд баригдах энэ бүх асуудалтай холбоотой учраас тун төвөгтэй нөхцөл орж байгаа. Одоо жишээ нь Нийслэлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргаад өндөр хангаа сумын төв энэ уурын зуухыг тийм нэг цаалалтын зуухыг шилжүүлж тавья гэж шийдвэр гаргацсан. Компани сумаас газрын асуудлаа шийдээд өгөөч гэж явахаар ерөнхийдөө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд засгийн газар нутгаар оруулж батлагч өгдөггүй яаж өгдөггөөс болоод гацаанд орцсон жишээ. Сумууд төр маш олон нэмэх жишээ байна. Одоо ялангуяа энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бид нэгдсэн байдлаар ингэ зохион байгуулалтанд оруулж төлөөлөгч нартаа сайн ойлгуулж энэ асуудлыг шийдэхгүй бол юу үсэх гэж нэхэр сумдаас одоо яг ингээд мэдээлэл төрөлцсөн.
энэ жил зуд болно гэдэг ойлголтоор малчид малаа маш их зөөлсөн. Чи 200 малтай би 200 малтай бэлтгэхээр яг нийлүүлээд нэгнийхээ үлжээр гарна да. Тэгэхээр нэгэн сумын төв орж ирж байна да. Магадгүй дараа жил ийм асуудлууд их үүсээд газрын өсөлтүүд ирэхэд чамд газар болгож чадахгүй гэж сууж явах нөхцөл үүсэх гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг л бидний шийдэхин тулд урьдчилж төлөвлөлтийн юмнуудаа сайн хийх хэрэгтэй болж байгаа. Суур юмнуудаа шийдчихэж газрын дараагийн асуудлууд шийдэж явахгүй бид нэр суур юм дээр очиод гаццсан байна гэсэн үг. Тэгэхээр барилгатай болоод ганц нэг асуудал бас байна. Ер нь бол одоо улсын төсвөр хийгдэж байгаа, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа томоохон барилга бүтээн байгуулалтын ажлууд ер нь Увс аймагтаар ер нь ямар шатандаа явж байна. Жишээ нь Улаангомд одоо 1-р сургуулийн байр бас ажилтанд орох төгсөх шиг байна. Имлэгийн өргөдлийн асуудлууд байна. Энэ хоёр барилга дээр ер нь хязгаар ажилтанд орохоор байна. Хяналт шалгалтууд улсын гомдол коллеж авах ажиллах ер нь процессууд нь явагдаж байгаа юм. Энэ дээр бас мэдээлэл өгвөл. За манай байгууллагын газраас гадна нэг том чиглэл өргөн барилгын асуудал. Ерөнхийдөө засаг даргын эрхлэх хэрэгний барилгын чиглэлийн цахилгаан хяналтыг ерөнхийдөө манайх гэдэг. Ингэж ямар хөрсөөр тэгэхээр орон нутгийн төсвөр тавигдсан буюу аймгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх ажлын цахилгаан хяналтыг хийн гэрээний дагуу. Дээр нь улсын төсвөр хийгдэж байгаа ажлуудын ерөнхий цахилгаан барилгын хөгжлийн төв манайтай гэрээ хийгээд цахилгаан хяналтын зардлын тодорхой хувийн үгийг танах эндээ хяналтаа хийдэг өшөө гэдэг гэрээний үндсэн дээр явдаг. Зарим томоохон ажлууд болохоор манайх хяналт хийдэггүй. Одоо жишээ нь нийтлэг хяналт хийдэггүй ажлууд болохоор зам тээврийн яам захиалагч байдаг. Зам тээврийн хөгжлийн төв гэж байдаг. Мэргэжлийн байгууллага нь барилга хөгжлийн төв гэдэг шиг тэр нь хяналтаа хийдэг. Тэгэхээр одоо иргэд дээр яг энэ бүтээн байгуулалтын асуудал дээр зам дээр маш их гомдлууд ирдэг. Одоо нэг баруун дөргийн замцсан нарийнхан байна, урц гарц ингэж байна, тэгж ингээл асуудлууд одоо ч гэсэн яваад байна л та. Манай байгууллага дээр хүртэл ирж байна. Хяналт нь манайх биш болохоор манайх юу байхгүй, ирэх байхгүй. Зам тээврийн хөгжлийн төв хяналтаа авна. Дамын газар дээр байгаа улсын байцаагч иргэдийн саналыг үндэслээд бас юу болох вэ? Гэхдээ улсын байцаагч нэр бас л тэр чинь тодорхой дүрм журмын хүрээнд ажилтдаг бас нэг тийм бата. За тэгэнгүүт дараачийн юм нь болохоор юу байгаа юм? Эрчим хүчний яамны ажлууд бас л эрчим хүчний хөгжлийн төвөөгөө тусдаа хяналтын байгууллагатай. Тэр нь хяналтаа хийгээ авдаг. За манай хяналт хийдэг нь болохоор сая би хэлсэн барилга объектуудын хувьд ерөнхийдөө хяналт барилга хөгжлийн төвийн гэрээний үндсэн дээр улсын төсвийн ажлуудыг хяндаг. За 1-р сургууль болохоор яг нэг захиалагч мөрөөсөө ерөнхий газар учраас манай барилга хөгжлийн төвтэй гэрээтэй манай хяналт явуулж байгаа. 12 сарын дундуур ашиглалтанд өгнө гэдэг ерөнхийдөө шийдвэрт ажил нь явуулж байна. Ажлын 90 боломж явж байгаа. Улсын хүмүүс бол ажиллаж байгаа. За эмнэлгийг асуусан. Эмнэлгийн нэг Азийн ижлэн банкны эзэслийн санхүүжилтөд өргөтгөлийн барилга. Энэ болохоор манай хяналт хийхгүй байна. За энэ болохоор барилга хөгжлийн төв тусдаа хяналтын инженер аваад энэ дээр хяналтаа хийлгэж байгаа. Томоохон барилга объектууд барилга хөгжлийн төв өөрөө ингээд зохион байгуулалтаа хийгээд явдаг бас онцлогтой байна. Тэр шиг цэвэрлэх байгууламж бас байна. Цэвэрлэх байгууламжийг бас л дээрээсээ хинж байгаа. Манайх бас хяналтын ирэхгүй. Тийм. Тэгэхээр ийм албат юм. За сумдууд бол мэдээж хяналтын маш олон объектууд байна. Ерөнхийдөө дандаа нөгөө улс төрийн газрын чиглэлээр хэрэгжүүлж байгаа, захиалагчаар хэрэгжүүлж байгаа сургуулийн барилгууд, цэцэрлэгийн барилгууд, спорт залны барилга гэх энэ ажлууд бол явж байна. Энэ жилийн хувьд ерөнхийдөө ажлууд боломжийн явж байгаа боловч нэг асуудал үүсэж байгаа. Завхан сумын сургууль андаа багтааж энэ онд өгнө ашиглалтанд орох хэрэгтэй. Орохоогүй нөхцөл үүсэж байгаа. Өчигдөр манай барилгын хэлтсийн инженер гэлцийн дарга маань яваад ажиллаад ирсэн. Ямар шалтгаанаар энэ жил ашиглалтанд орох амжихгүй байгаа вэ гэдэг үндэслэлийн тодорхойлоод захиалагч руу буюу улс төрийн ерөнхий газарт асуудлаад явахаар бэлтэж байна. Өшөө би энийг асуудаг нь бас ер нь бол сумуудад нөгөө нэг барилга бариад одоо юм юу соёлын төв ч юм уу сургууль ч юм уу дотор ч юм барьж байгаад ингээд компаниуд ингээд асуудал үүсгээд ингээд удаашруулад он давнуулдаг ч юм ийм асуудал үүсээд идэг л дээ. Ер нь манай аймагт ер нь тийм асуудлууд одоо жишээ нь завхан сумаас өөр ямар барилга дээр жишээ нь ямар барилга байгууламж дээр асуудлууд байна уугүй юу гэдгийг бас асуух гэдэг. За хэд хэдэн барилга объектууд байгаа мэдээж. Өөр олон жил болцоо барилгууд ч байгаа. Нэгдүгüүрт нь мэдээж чанданы замын асуудал. Чанданы замын асуудлыг захиалагч нь их шилжиж ирээд аймагаас ерөнхийдөө захиалагч явж байгаа. Манай байгууллагад хяналт явж ирсэн. Хяналт нь болохоор зөвлөх үйлчлэгээгээд ерөнхийдөө чинь бүр 18 он л 18 оны асуудал шүү дээ. Ерөнхийдөө нөгөө нэг шалгарсан компани одоо хүртэл асуудлаа шийдэж явахгүй ингээд нэлээд олон жил болцсон. Аймгийн застарга нэлээд олон удаагийн олон доод явуулдаа шахсаар байгаад ямарчсан дутуу ажлуудынх нь нөгөө нэг асфальт тавьсны та нар мэдсэн байх тийм ээ. Асфальт тавиад явж байгаа. Гэхдээ ажлууд нь болоогүй. Тухайн компани гэрээ сонгуулах хүсэл, захиалагчийн хяналт хийх хүсэлтүүдээ одоогоор яг албан ёсоор өгөөгүй байна. Тэгэхээр нөгөө нэг
Тамгын газар дээрээ гэрээний сонголт хийгдчихэж манай байгууллага хяналттай хэрэгжүүлээд ажил нь ямар төвшөнд явж байгааг шалгаад явна гэсэн. Дараагийнх нь энэ усан бассейны асуудал. Усан бассейны асуудал бас л захиалагч нь аймгийн тамгын газар тэндээс ямар процессор яваад яагаад ийгээд явсан гэдэг бүх юмнууд нь тодорхой болоод явах бах. Бас л энийг тэр нь бол манай байгууллагаас ямар төсөл тавьж ийнэ гэхээр энэ төвшөнд байгаа барилгыг ядаж хамгаалмаар байна тий. Хамгаалмаар байна. Одоо энэ нөгөө бүтээцгийн эцэлэн зэврэлт янз бүрийн байгалийн нөлөөнд өртөө ашиглах боломжгүй болчихгүй. Тэ? Алдаа дутагдал нь хаана байна? Тэрийг илрүүлж гүйцээх нэг асуудал, энийг хамгаалах нэг асуудал. Дараагийн бас нэг асуудал болчихдог байна. Энд дээр бас анхаарал хандуул явж байна. За малчин зонд нэг ганц ажлууд бий. Тийм шатланд орох хэрэгтэй байсан. Уруугүй, хугацаа гитэрсэн, спорт заал нь байна. Тогтчлтын зам нь байна. Бас нэг жижиг халуус байна. Энэ бас л зарим нь яам дээрээс төсөвтэй, дээрээс хяналттай, зарим нь манай байгууллагын хяналттай орон нутгийн төсөвтэй ажилладаг. Бас бүгдэн дээр нь хяналтын инженерүүд манай ажиллаа шаардлага шахалтай тавиад манайх нэг хяналт хийгээд зөвлөх тамгын газар байгаа мэдээлэл болдог. Тамгын газрын яг захиалагч нь учраас тэндээс гол шийдвэрүүд юмнууд нь гарч байгаа гэсэн ажил ажлууд явах хэрэгтэй. Дараагийнх нь доор нэг явган зам, дугуй замтай жинчин гарант гэдэг компани шалгараад явж байгаа ажил. Манай байгууллагаас засаг дарга руу энэ компанийг хар жагсаалтанд оруулж өгөөч. Удаа дараа манай байгууллагаас холбогдлоо. Ямар нэгэн үйлдэл хийхгүй байна. Дараагийн шатны арга хэмжээг нь авч өгөөч гэд хүсэлтэй болцсон. Одоо тэгэхээр захиалагч нь аймгийн хамгийн газар учраас аймгийн засаг дарга учраас тэн дээр бизнес гард юм уу, мэргэжлийн хүмүүс нь ажилт юм уу, хар жагсаалтанд оруулах ёстой юу, эсвэл компани шахаад хийх ёстой юу, гэрээг нь дүгнэж туслаад дараагийн процесс явуулах ёстой гэдэг тэндээ хийгд явна гэсэн үг. За бусад ажлууд бол ерөнхийдөө хэвээ явж байгаа. Мэдээж за тэгэхээр хяналт гэдэг манай дараагийн бас нэг ажиллахаар орон сууцуд байгаа. Манай нийтийн орон сууцуд хувийн хөвчлүүдийн барьж байгаа. Энд дээр бас тодорхой хяналтууд хийгээд ингээд явж байгаа ажлууд бий. Тэгэхээр орон сууцуд гэснээс бас энэ гэр оролт ингээд орон сууцуд бусдаг асуудлууд байна. Тэгэхээр энэ манай дулаан маань ер нь хүчин чадлаа ер нь дулааны нэг инженер шугам сүлжээ маань ер нь хүчин чадал нь хурж ер нь бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй юу? Тэн дээр ер нь ямар байгууллагуудтай гарц гаргалгаа гарч ер нь одоо судалгаа юм уу юм хийдэг. Ер нь яг одоо дулаан маань ер нь бүрэн хүчин чадлаар ажиллаад энэ босч байгаа энэ дөр орон сууцуд ер нь босоод асуудалгүй ажиллах уугүй юу гэдэг дээр бас асуулт байна л да. Тийм. Одоо тэгэхээр шүү дээ. Тухайн орон сууц баригдахын тулд ямар процедур авдаг гэхээр хамгийн эхлээд зураг батлуулж архитектурын үүдэн даалгавар энэ төр авах хэрэгтэй. Зураг хийлгэхдээ хангагч байгууллагуудаас техникийн хүсэл авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл за манайх 4 дугаар багийн 11 дугаар багийн энэ хэсгээр ийм төдөн айлын ийм орон сууц барихаар төлөвлөж байна. Тэг. Энэ дээр техник хүсэл гаргаж өгөөч гэдэг хүсэлтэй. Тухайн байгууллага буюу хангагч байгууллага техник хүсэл хэдэн байгууллага шүү дээ. Дулаанаар хангагч дулааны станц 2-7 оны станц байгаа. Дээр нь чандуу ус уу нөгөө бохор юуны асуудал. Усны асуудал, дээр нь цахилгааны асуудал гэдэг. Энэ хангагч байгууллагуудаас холбоо ус байна тийм. Хангагч байгууллагуудаас техникийн хүсэл авч зураг албасаар хийгдэл экспертээр батлагддаг. Тэгэхээр тухайн хангагч байгууллагууд техникийн хүсэл өгөхдөө энэ ачаалланд давхууд авахгүй юу? Энэ шугам болж байгаа болохгүй юу? Тэр нөхцөлөд тооцож техник хүсэл өгдөг. Одоо тэгэхээр Нөгөөсөндөө хангагч байгууллагууд маань манай ачаалал нөхцөл энд болж байгаа юу гэдгийг үндэслээд техникийн нөхцлөө гаргаад өгсөн тохиолдолд манай байгууллага тэр төлөвлөлт юмыг хараад батлаад ажиллаж зөвшөөрлөөгөөд явдаг тийм л процесс байна. Тэгэхээр нөгөөсөндөө одоо бид энэ асуудлыг өртөнтэй явуулах шийдэл бас ярьж хангагч байгууллагын зөвлөлтөйгаа техникийн нөхцөлийн зөвлөлт дээр байгуулвал яасан бэ? Ингэж нөгөөсөндөө одоо чи нэг орон сууцны төслийг эхлүүлэх гэж байгаа юм байна тийм. Дулаан дээр гүйжний төслөөр танилцуулж нэг ихсэл авна. Чандуу ус дээр гүйжин, холбоон дээр гүйжин, цахилгаан дээр гүйжин манай байгууллага дээр ирнэ те. Ингээд маш олон байгууллага дамжаад ингээд стомлт яваад шүү дээ. Тэгээ магадгүй заримыг нь дандиг мэндэг янз бүрийн хэлбэрээр авдаг ч юм уу. Тэр бас үгүйсэхгүй те. Ийм нөхцлөөдөөс үс магадл байдаг учраас эрнийг зөвлөл байгуулад тухайн иргэн төслөө нэг л танилцуул. Болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу? Энэ дээр ирнэ нэг нөхцлүүдийн гаргаж өгөх зөв энэ төслийг зөвшөөрөх нь зөв үгүй юу гэдэг асуудлыг шийддэг. Тэм шийдэлтэй болъё гэдэг асуудал яригдчихэж байгаа. Мэдээж үе шаттай хийгдээд явна. Тэгэхээр нэг сүүлийн үед бас иргэдээс орон сууцаар барьчаад хашаад авчаад энэ хашааны асуудал гэдэг асуудлууд бас гомдол ирж байгаа. Сошиал орчинд ч гомдол нэлээд явж байгаа. Энэ дээр бас манай мэргэжилтнүүд ажиллаад өстой би үүргөөгөөд нэлээд дата бий болчихлоо. Одоо хамгийн хурал дээр бас энэ асуудлууд бас яригдах байна.
тухайн уран сууцыг анх барихтаа тухайн компани зөвшөөрөл авахдаа төлөвлөж байгаа газрынхаа 40-с доошгүй хувийг нийтийн эзэмшлийн газар бодлогож ногоон байгууллагын зогсоол болгож байгаа шүү дээ. Улаан талбай. Тэр стандарттай шүү дээ. Тэг чи тэрийг төрдөө өгөх хэрэгтэй байхгүй. Гэтэл тэгдгүй асуудлууд байна. Энийг төр нийтийн эзэмшлийн хал болгож буцааж авах хэрэгтэй. Зураг батлуулахдаа төлөвлөлтөнд даалгавар батлуулж зөвшөөрөл авахдаа тэгж авчаад нийтийн эзэмшлийн хал болгоно. Нийтийн болгоно гэж авчаад өгдөггүй хашаад авчихдаг. Энэ асуудлуудыг биш ятта шийдэл явна. Гэхдээ яг энэ зөрчилтэй газрын зөрчилтэй оюутай холбоотой асуудал дээр бас нэг ялгаатай юм байна. Газрын тухай хуулийн дээр тухайн сумын засаг дарга зөрчлийг арилгах, албадан буулгах шийдвэр гаргах эрхтэй субъект нөхгүй. За. Манай байгууллага мэдээлэлээр хангана улсын байцаагч маань даамлууд маань хамтарч ажиллана. Яг одоо жишээ нь энэ зөрчилтэй газар байна, энийг буулгаа гэдэг шийдвэр сумын удирдлага гаргах хэрэгтэй. Тэгэхээр улаангом дээр бас нэг асуудал байдаг. Нөгөө нэг гаражууд буулгаад нэг хэсэг одоо нийтийн эзэмшлийн тал болгосон. Тэр иргэд гаражтай байсан иргэдэд ирэн газар болгосон уу? Одоо тэр нийтийн эзэмшлийн талбай дээр одоо ямар ажлууд хийгдэхээр ер нь төлөвлөгдөд яригдаад явж байгаа. Энэ тал дээр бас иргэдэг бас сайхан мэдээлэл хангуул тийм ээ. За, улаангом сумаас манай байгууллага төр өргөдөл ирсэн. За. Гаражтай байгаад буулгасан энэ хүмүүсийн газрын асуудал шийдчихвэ гэдэг. Эн чинь бас шинээр газар болгох асуудал. Хуулийн хүрээндээ л явах хэрэгтэй, журмын хүрээндээ явах хэрэгтэй. Газрын тухай хууль байна. Тэрэнд нийслүүлж гаргасан газар шинээр эзэмшүүлж ашиглуулах гэж байгаа бол ямар журмаар явах хэрэгтэй гэдэг юм байна шүү дээ. Тэрний хүрээнд л энэ асуудал явна. Тэрний хүрээнд. Тэгэхээр одоо ерөнхий төлөвлөгөө бас үлээж. Тэгэхээр бас л ерөнхий төлөвлөгөө хийгдээд газрын хаана ямар хэдэн нэгж талбар газар өгөх вэ гэдэг маань шийдэн гараад тэгсний дараагаар л тэр газар болоход явна. Одоо манай дээр бас тийм өргөдөл хүсэлтүүд нэлээд ирж байна. Улаан сум дээр очихоор манай байгууллага шилжүүлсэн гэж болчихдог. Гэтэл улаан сум анхан шатны мэдээлэл өгөөд тэр иргэдийг зөв ойлгохын нэг босож явах хэрэгтэй газар нөхгүй. Гэтэл манайхрын болчихдог. Улаан сумын ямар ч мэрэгчлэлтэн ямар ч удирдлага манай сумн дээр энэ жил газар батлагдаагүй. Тийм болохоор танай асуудал шийдэхгүй гэдэг бод түнээ хэлээд анхан шатн дээр хүнийг маш урд нь буцаасах байтал тэнд нэг үйл гэж аваачвал энд нэг авч ирэл тий. Ингээд хоёр тишээ үлгэж шүү дээ. Нэгсэнд баг. Тийм. Одоо та бүхэн манай мэрэгчлэнүүд бас нэг үе шаттай иргэд бас мэдээлэл өгөө юм. И газар гэдэг цэхим систем байгаа. И газар гов зэг юм ингээд. Ийшээ орохоор тухайн сум энэ жил ямар газар төлөвлөсөн бэ гэдэг бүх төлөвлөлтүүд харагдаж байгаа. Дурын газар татаа харж болно. Харж болно. Бүгд нээлттэй цэхим систем болцсон. Одоо улаан руу харахаар яг нэг бэр хашааны зөвлөлтөөр шинээр газар эзэмшүүлэх гэсэн ямар ч төлөвлөлт байхгүй. Засгийн газрын тогтоол болж батлагдаад нэгж талбар болгоноороо цэхим системтээс утж байгаа шүү дээ. Хэмжиж нээлттэй шууд ороо харж болно. Тэгээ хараад байхгүй гэдэг нь тодорхой байгаа юм дээр юмнууд үүснэ. Сая би нэг ярианы хэлсэн. Одоогоор 1150 гэдэг цахим өсөлт байна. Энэ шатаараа гарал асуудал юм. Асуудал шийдэлсэн. Мэдээж сая би хэлсэн тодорхой шалгуур үзүүлэлтүүд байна. Одоо саяны тэр гараж болгосон гэдэг ч юм уу те. Зарим нөгөө энэ онцгой чиглэлийн байгууллагууд шүү дээ. Цагдаа онцгой байдал энэ хүмүүсийн бас нийгмийн хэрэг зай ханх асуудлууд хөгжлийн мэргэжилтэд эргээд Улаанбаатараас шилжиж ирснээр гэдгээр тодорхой бас шалгуурууд байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн асуудлыг бас хуулинд нь нийцүүлж яаж төрүүлж асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг шийдэл явах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл маш их олон асуудлууд байгаа учраас эндээс юу ургаж орч ирэх хэрэгсээ хэлсэн. 5% нь хууль номынхаа дагуу газар ямар нэгэн байдлаар эзэмшиж гисэн авчихсан бол шинээр болгох асуудал их хошоод авдсан шүү гэдгийг л иргэдүүн бас шулуухан ойлгооч айлгч. Энэ онд тэгэхээр газар болгодог. Ирэх онд бас улаан хүмүүс бас газар болгохгүй байх магадaltaй л байна тий. Магадлал маш өндөр. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаад тэрэн захим систем цуугаад одоо чи газрын тухайн жилийн газрын төлөвлөгөө яаж цуудаг гэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нэг юм дэвсгэр гарчнаа да. Энэ дээр энд нь орон сууц, энд нь гэр хороол, энд нь төрийн байгууллага гэдэг нэг зургал гарчлаа шүү дээ. Тэр нь байхгүй байхад гэр хороол гэдэг газар төлөвлөлцөхөөр шинээр хөгжмөл төлөвлөлцөхөөр энэ дээр хаана аваач тавих вэ гэдэг нь тодорхойгүй нэг зурагч байгаа. Тэгэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маань батлагдаад тэрэн захим системдээ алуун ёсоор суусны дараа хэн болгонд нээлттэй болчихно. Хэн болгонд нээлттэй хардаг болсныхаа дараа тэрэн төлөвлөгөө суугаад тэрний дагуу газар болголт хийгдэх юм гэсэн. Тэгэхээр иргэдтэй бодит нийлсэн тэр дахиад сунжруулаад зарим иргэдийн хувь өргөдлөө өгсөн чинь газрыг шийдэх хэвчээгээд яг шулуухан хэлэхэд бараг л 7 хоног болгоо манай үйлдэл үүсгэж байгаа шүү дээ. Тийм асуудал байдаг гэдэг тийм. Тийм байна. Тэгэхээр
иргэдийгээ эхлээд мэдээлэлээрээ зөв хангачиж бид дараагийн шатны юм явахгүй бол одоо манай байгууллага дээр за намайг ажил авахд маш олон өргөдөл өсөлт ингээд нэг хүмүүстэй нэг бодиттой шийдэл үннийг хэлдэг болохоор хүмүүс чинь хүлээлт үүсэж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас ийм байна гэдгээ шулуухан гэлчээд төр иргэнтэйгээ хамтраад энэ асуудлыг хамтдаа шийдье гэж хойноос явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөөсөндөө мэдээлэл өгөхгүй байж, иргэдийнхээ дэмжлэгийг авахгүй байж, төсөв тавьж ажлыг хийх гэдэг чинь өөрөө төлөвлөгч нарт ойлгуулж асуудлаа шийдвэрлэн гэдэг нь өөрөө хэцүү болчихдог байна. Гэхдээ бас энийг одоо ч гэсэн захин систем нээлттэй. Тэр одоо чи ч гэсэн одоо ороод хүсэлтэй өгч болно. Гэхдээ эн чинь хуулийн хаа дагуу дараалал юмар явна гэдгийг л иргэд маань ойлгох хэрэгтэй. Түүнээс биш хэн нэг нь бат хэн нэг нь дурж дундуур нь гис орж ирээд газар авчна гэдэг ойлголт байхгүй болсон гэсэн. За баярлалаа. За тэгэхээр Улсчуу сайтын цайны цаг энэ удаагийн ярилцлагын цагт маань Өв аймгийн барилгын байгуулалт газрын харилцааны дарга Бат Ерөөлт оролцлоо. За баярлалаа. За баярлалаа.